Эрдэнэт 5 толгой. Сайн шанд баруун урт хөөт чой болсон. Хөөт нөмрөх чиглэлийн төмөр замын шин шугамыг 1520 мм-ийн өргөн цархитай барихаар болж байгаамаа. Төмөр замын бодлогын баримт бичгийн 4-р залтыг хэрэгжүүлэх гэсэн. 4-р залтан дээр юу гэж байгаа вэ гэхээр үндсэн царгил өргөн байна. Зайлшгүй боловсруулах үйлдвэрээс юм уу эсвэл уул уурхайн түүхийдийг экспортлох тэр чиглэлийн царгийн асуудлыг засгийн газар улсын их хурлд өргөн мэдүүлж улсын их хурлаар шийдвэр гаргана гэсний дагуу сая 2 цариг дээр 2 чиглэл дээр бол 1400-ийн царигтай төмөр зам тавих энэ шийдвэр гарлаа гэсэн үг. За бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах энэ тухайн ажлуудыг эхлүүлэх арга хэмжээ батлагдсанаар бол бидний гашуун юуны 5 толгой гашуун сухатын нарийн царигтай төмөр зам өнөөдөр 70-гийн ажил нь баригдсан байгаа. Тийм учраас бол тэр 70 дээр бол нарийн цэргийн төмөр зам баригдах нэ гэж ингэж ойлгох хэрэгтэй тийм. Тэр утгаараа нүүрсний экспортыг тээвэрлэлтийн асуудлыг үндсэнд нь шийдэх энэ том боломж нэгжээ. Тэгснээрээ бол байгаль орчин нөгөө бохирдол тэр дахин цаастай галбын говийн асуудлууд нэг тийш хэлцэрч байна гэсэн. Энэ удаадаа нэг л